Эхэм олчид эмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут тассан байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар илтгэвч би нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүү ухаалаг сонголт гэсэн үрээтээр хамтран ажиллана. За мөн хотод очоор, байгальд очоор, жаргаланд тонот цогцлбор хотгоо хамтран ажиллана. За өнөөдөр бол 5 гаргаа хэдүүлээ нөө харилцаа гэдэг сэдвийн хүрээнд ярьдаг. За тэгээд өнөөдрийн сэдв бол ганцхан үгнээс зүгээр нэг үгнээс болж гэсэн гарчтай байгаа. За юу ярих гээд байгаа юм бэ гэвэл өнгөрсөн 7 хоногт ягаа бид нар чинь нэг нутгийн онцлогтой нэг мэдчилгээ яриад үтсэн шүү дээ. За бас тэгэл янз энэ тэнд бас янз дөө. Гэхдээ бас нэг актер ихэнхдээ дийлэнхтэй адилхан байгаад байсан. За өнөөдөр бүр жоохон өөр байх болцоотой сэдв болж ирсэн. Энэ нь юу гэхээр нутгийн онцлогтой яриа болон уулга алдалт байдаг штэ. За энээс болоод эвгүй байдалд орсон, буруу ойлголцсон ийм тохиолдлуудын талаар ярина гэсэн үг. Тий. Би арангаагаас баян гурлаа шилжиж очичоод нэг хүүхдээсэн шүү дээ 3 дугаар анги. Тэгээд нэг найзтай болсон байхгүй байранда. Тэгсэн чинь манай найз юм ярьжсэн голроод гээд нэг юм яриад байлтгүй. Голроод гэдэг үг нь би ойлгодгүй. Юу гэсэн үг ингээд гэсэн чинь юу яриад байгаа голроод авчихгүй юу да гээд. Би нөгөө тийм ойлгодгүй. Бүр тэгээд дахиад нөгөө хүүхдээсээ асуухаар чи голрохыг мэддэггүй мүү гэд ерөөс тайлбарлаж өгөхгүй. Тэгээ голрон гэдэг нь ер нь бол ингээд юмыг нь аваад тэр чигт нь явчихыг хэлдэг юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Харин тийм байна. Гол гаргах гэдэг. Тэр үг байхгүй. Тэр чи би баян гот ч юм мэдсэн. Яа. Өөсө жоохон ч юм да. Чи өөрөө нийтээрээ л мэддэг нөө ягаа нөө үер кинон дээр хоо үгэнгаа гэсэн чи за энэ хүмүүсийг гол гаргачаад ирья гэдэг. Тэр чинь бол бултах гэж байгаа шүү дээ. Тэрэн шиг үг байхгүй. Тэрний харин тий. Тэгээ би ерөөс нөгөө тухайд чинь хитгэр ангиас юм сагансраар л ингээд нөгөө очдөг байсан. Имээ дээрээ жоохон. Тэгэхээр чи бүр жоохон байсан ерөөсө тэр үгийг мэдгүй ойлгохгүй. Надаа энэ л үг айгүй нөгөө тоо санагдаад идэв. Тэгээ баян гурах ямар сони ярьд юм бэ гэж бодчихсон. За би нэг 2 жишээ яриа заяа. Хоёулаа л их гоё жишээ л дээ. Манай нэг ихч хөөрхөн юмтай увсын бэр болж очихгүй юу? За тэгээ увсын бэр болоод очсон байжгаад хадууд нь сүрхийн сайн гинэ ер нь хэр алдаахгүй л байгаад байсан. Тэгэл ер нь тэгэл өөрөө ч бас ажилтай мундаг л да манай ихч. Тэгээд сүрхий байгаад байсан. Тэгээд хашир нэг гимтэй байхгүй юу? Зочлоороо болж өгчдөг. Тий. Тэгээд нөгөө ингээ ив найрамдлын одоо ивийн цавуугаар наацсан юм шиг хадам бэр хоёр байлаа штэ. Тэгсэн чинь нэг удаа гайгаар нөгөө яг юуны зуухны урд суугаад юм хийжсэн чинь гаднаас хадам ээж нь орж ирэхдээ бүдэрж гинэ. Тэнгүүд нь зочгтой болж өгч чинь. Яана. За тэгэл байхгүй. 7 хоног нөгөө мө хадам ээж нь тэ ингээд нөгөө унаад тэ аргалын авдар мөргөөд үхэх гэж яхад нь дэмжтэй болж гисэн. Тий. Тэгээд тэрнээс болоод айгүй эвгүй байдалд орсон гэсэн. Гих мэт юм. За энэ гих мэт юм. Гэтэ сүултээ хэлсэн гэсэн л дээ. Би ингээд зочлоороо болж гिचт юм аа. Намайг уучлаарай боо юм болж нэг юм сайн гэсэн. Одоо тэгээд тэрнээс хойш бол ахиж эвдрээгүй гэж байгаа маа ер нь бол. За ашгүй дээ. Тий. Тэгээ бас нэг юм. Манай Сүхбаатарын чинь зүгээр ингээд холдчиход байгаа гэхийг зайл гэдэг байхгүй юу? За. Зайлж игчдэг байхгүй юу? Одоо ингээ хог шүрдэж штэ. Хог шүрдэж байгаа чи ингээ зам тааралдаад ингээ сууж идэг штэ. Зайлж таа гэд. Тэнгүүд гаднаас очисон хүмүүс намайг хөөлөөгөө бодчихдаг. Би ч гэсэн тийм юм. Уг нь бол Сүхбаатарын хувьд бол Сүхбаатар нутгийнхны хувьд бол зүгээр л холдчихэл гэсэн үг байхгүй юу? Зүгээр л жоохон баруун тишээ болж, жоохон зүүн тишээ болж гэхийг л залжидаа гэждэг байхгүй юу? За энээс болоод ингээд үл ойлголцолд үүсдэг юм аа. Тэгээ хүмүүс гомдсон байдаг те. Танаа аав ээж чинь намайг туусан хөөсөн гэд нөхөртөө хэлсэн байдаг ингээд үл ойлголцол үүсдэг. Яг энэ мэтийн зүйлсийг л ярих гээд байгаа юм. Тийм. Бас нэг нөхрийн энэ бол зүгээр онгой шүү заяа. За. Ийм онгой байдаг. Би нам ярих болгондоо санж гэж ярьдаг юм санж. Тэгсэн чинь манай хадам аавыг санж гэдэг юм санж гэсэн. Өөрхий уг нь бол зүгээр өөрөө л дандаа тэгж ярьдаг те.
За болох юм болдго юм санаж гээд ингээ ярьдаг нөхөр чинь те. Тэгсэн чи хадам аавынхын нэр нь санаж байсан гэсэн. Хашир мэдгүй оцсон байна те. Бүх юмыг нь санаж яриад байсан чи хадам аавынхаа нэрийг л дуудаад байсан. Тэр шиг ингээд энэ гих мэтийн юмыг ярих гээд байгаа маа те. Тэгээ яг ингээд бид нар ууг нь муудалцахааргүй те гомдохооргүй юм зөндөөл болж идэг. Тэгээд ингээд үл ойлголцлоосоо болоод муудаад гомдцсон байдаг. Нэг эвгүй байдалд оруулсан байдаг. Тэгэхээр яг энэ гих мэтийн жишээнүүдэл одоо хэдүүлээ орж ирээд нэгтгэе. Тэ хөгжилтэй байж болно, хүнд байж болно, хамаагүй. Тий. Нэрээ мэдээд авчвал зүгээр л юм байна тий. Өнөөрөө эднийхэн чи ингэж яриад идэм билийгээд. Тий одоо жишээлбэл манай нутагт аргалын авдар гэж ярьдаг байхгүй юу? Юу гэдэг вэ лээ өөр газрууд чинь аргадын авдрыг арай өөрөөр нэрлээд идэг юм аа. Танаага одоо юу сүртэй энэ дэр нөө зуухны урд байгаа юм уу модон хайрц гэж нэг авдарч гэх шиг авдар чин тэр хойморт байдаг юм ийг л хэлдэг үстэй гээд нэрээ аргалын авдар гэж ярьж байгааг сонсож байгаагүй юм шүү. Тий. Тэгээ би бодлоо манайхан аргалыг юу гэдэг юм аргалын хайрц гэдэг. Үгүй аргалын хайрц гэдэг юм байна. Тий. За гих мэтэр ингээд аргалын хайрц нээж гэдэг юм байна. Тий. Гих мэтийн ийм юм байна. За танаа архангаахан ч одоо юу гэж уулгаал тийм дээ. Харангаагаас би эрт гарсан болохоор нэг сайн мэдэхгүй байна. За баян хонгорынхаа. Ер нь бол хөө гэдэг. Тэгээ зочхороо бондгос гэдэг шүү дээ. Би баян хонгорт явж байгаад нэг би 95 онд аахгүй 1995 онд одоо анх удаа төвийн бүсийн скаутын цугларалт болно гэдэг. 30 жилийн өмнө. Бүсийн цугларалт болно гэдэг. Тэгээд би тэгэхэд ч одоо 20-той залуу байгаа шүү дээ. Тэнгүүд Монголын скаутын холбооноос чи очиод зохион байгуулаад иргээд манай адиа болд гэдэг найз битэрийг явууллаа. За хүзүүндээ зүүдэг энэ нэг улааныг юу гэдгүү танаад? Бүч. Баян хонгорт юу гэдгүү? Бүвчил гэдэг штэ. Үгүй. Юу гэдэг? Туг гэдгийг. Тугаа. Тий. Би манай скаут чинь бүчтэй штэ. Тэгээ хүүхдүүдтэй бүчмүчээ тарааж өгчөөл одоо би тэр чинь дарга актер чигсаал өдөрдөг том дээрээс ирсэн том дарганаар шүгэлдээд хүүхдүүдэд цуглуулах болсон чинь майхнаас хүүхэд шагаагаад багшаа тугаа зүүх юм уу? Гайхлаа. Тугийн өндөрлөг тугаа мандуулсан байгаа. Төрийн талбай мандуулсан байгаа. Тэрийг маань буцаага болгоцсон юм болов гэж харсан байж байна. Юу яриад байгаа гэсэн чи. Бүч туг гэж ярьд юм байна. Би нөгөө сүүл скаутад байхдаа яг бүч гэдгээр нь сурчаад бүч гэд юм байна. Бүч. Тэгээд тэнгууд чинь туг гэж байгаа. Бүчийг туг гингүүд манайх чинь бүчлүүр гэдэг ингээд бүчээ тогтоодог юм юмтай байхгүй. Тэнгууд тэрийг чинь туглуур гэх гэдэг байгаа. Тоглоор болох гэдэг. За гих мэтэр ингээд нэг юм нутгийн өөр нэг өрмөц хэллэг яриа янз янзын юмнуудтай ингээд үл ойлголцол үүсгэх заримдаа хүнийг гомдоох, заримдаа хүнийг гордоох, заримдаа хүнийг одоо инээд өөрийг нь хөдөлгөхтэй юм байдаг. Чи ийм үг мэдгүй нэг агарын шаар биш үү? За. Увс ховд баян үлгий завхан дөрүүлээ өөр хэлдэг гинэ. Тийм үү? Тий. Тэгсэн чинь нэг хүүхэд ингээд шаар барьцсан явжсэн нэг нь ахта шаарга өгчих гэж шаарга гэж ярьдаг гинэ нэг газар тэгсэн чинь нөгөөх нь агаарыг шаарга гэж чинь гэсэн. Зүгээр агаар гэж нэрлэдэг шаарыг агаар гэж нэрлэдэг. Тэгээ ингээд дөрүүлээ өөр хэлдэг. Тэгээд яг зөвхөн тэр агарын шаар гэдэг бөмбөлөг гэдэг агарын бөмбөлөг шүү дээ тийм үү? Бөмбөлгөн дээр л ихэд дөрүүлээ хоорондоо дөрвөн өөрөөр ойлголцохгүй байна гэдэг байгаа байхгүй. Гих мэтийн л юм ярих гэдэг байгаа. Нөгөө залхуу бууз гэдэг хоолыг манай арангаахан хавчаахаа гэдэг. Тэр л айгүй сони юм шиг байлээ. Хүмүүс хавчаахаа хөхтэй яа тэгээд манай тийшээ одоо жумз гэдэг имийг та нар болохоор ийм ямар юмны гурилгээд идэг л тасалсан. Юу лээ? Жигэнсэн гурилгээд идэг. Манай тэр чинь угд манай тийшээ бол жумзал та. За. За хамтран ажиллагчид танилцуулаад эфирийн хугацаанд нэ. Номын Unity банкын санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсвэрээр хамтран ажиллаж байна. За манай улсад санхүүгийн секторт бол банк ус санхүүгийн байгууллагууд маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Уламжлалт зээлээс гадна санхүүгийн төрөөсийн үйлчилгээ үүн дээр нэмээд одоо сүүлийн үеийн финтек буюу санхүүг технологитой ослуулсан ийм бүтээгдэхүүнүүд зөндөө нэвтэрчээд байгаа. Бид нар ч одоо дотор нь орон ингээд толгой ирэхгүй хэмжээнд хүрчээд байгаа шүү. Яг одоо танд зээл хэрэгтэй байгаа болвол та энэ олон сонголтууд дотроос
Номын Unity банк хус санхүүгийн байгууллагыг сонгох нь бол өөрөө ухаалаг сонголт болно гэсэн байна. Яг үнэ. За тэгэхээр номын Unity банк хус санхүүгийн байгууллагыг одоо ухаалаг сонголттой гэж хэлээд нь шүү дээ. Сонгох нь ухаалаг. Яагаад ухаалаг гэж хэлээд байгаа юм гэхээр за хэд хэдэн юм юу байна л да, шалтгаан байна. Нэгдүгээрх нь зээлийн хүү байгаа. За ерөнхийдөө нөгөө өнөөдөр авч байгаа мөнгөний үнийг бид нар ирээдүйд буцаанд төлөхдөө хүү болгож төлдөг шүү дээ. Тийм учраас өнөөдөр авч байгаа мөнгө чинь маргаашийн мөнгнөөс илүү бид нар дүнцэнтэй. Тэгэхээр энэ утгаараа таны одоо нөгөө зээлийн хүүг бага байлгахад номын Unity банк бас санхүүгийн байгууллага маш их анхаарч ажиллаж байгаа. Энэ бол энэ номын Unity-г сонгож байгаа маш ухаалаг хүний үйлдэл муу юм аа гэдэг нэгдүгээр. За дараа нь мэдээж уян хат нөхцлөө. Та авч байгаа зээлээ өөрөөгөөчтэй санхүүгийн хөшөөрөг болгохын тулд илүү урт хугацаанд мөн илүү уян хаттан нөхцөлтэй байх нь мэдээж шүү дээ, тийм ээ. Одоо жишээлбэл удирдлагын чанартай бизнес эрхлэх хүмүүсийн хувьд бол айгүй хэцүү байгаад байдаг. Одоо жил сар болгон өндөр төлбөртэй байдаг ч юм уу, тий. Тэгвэл номын Unity-гийн хувьд болохоор за та яг ашиг орлоготой сарда арай жоох илүү төлчихөө. За тэгээд ашиг орлого багтаа байдаг үхлийн саруудад гэдэг ч юм уу те бага зээлээр дүнгээ төлчихөө гэд таны санхүүгийн байдалд чинь яаж төлөх юм бол уян хатан байгаа юм бэ? Тэр нөхцөлийг санал болгоно гэсэн үг. Номын Unity банк хус санхүүгийн байгууллага танд яаралтай үед чинь хэрэг болох баг хүүтэй 400 сая хүртэлх төгрөгийг 30 сарын хугацаатай үл хөдлөх болон автомашин барьцаалсан байдлаар шуурхай зээл олгож байгаа. За ахаад дээр нь 400 сая хүртэл 84 сарын хугацаатай буюу хугацаа нэлээд одоо уужим ийм төрөл бүрийн зээлийг бол автомашины зээл буюу та автомашин худалдаа авах үедээ авах болцоотой байгаа шүү. За мэдээж энэ их утаад өгжүүл цаг алдахгүй байгаа газраасаа гар утсаараа OmniWay гэдэг энэ аппликейшнийг ашиглаад уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүүдэр эмхийн зур авчнаа. Тэгээ надад эдний нөгөө нэг ажилтдаг цагийн хуваар агиуг таалагдтыг. Одоо жишээлбэл бид нэр ингээл 18 цаг гээл ажиллаад харсан чинь зээл авч байгаа байгууллага маань 18 цаг гээл тарчдаг бол бас айгүй хэцүү шүү дээ. Тэгвэл эднийх ажлын өдрүүдэд өглөөний 9 цагаас оройн 20 цаг хүртэл ажилладаг. Амралтын өдрүүдэд 21 цагаас 20 цаг хүртэл бас ажиллаж байгаа. Оройн 8 цаг хүртэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр амралтын өдрүүд ч гэсэндээ ажиллаж байгаа нь та яг ингээд ажлын 5 өдөр ажилтай бусад өдрүүд нь асуудлаа зохицуулахад тань ийм гоё дэмжлэг болж байгаа юм л. За би аягийн нь хэлж өгье. Чингэлтэй дүүрэг улсын ихтлгүүрийн дөрөв давхарт Баян зүрх дүүрэг бол 24 дугаар хороо Даагүрээ захын баруун хойд талд Автрэ төвийн 2 дугаар давхар Хан уул дүүрэгт Номын United ихтлгүүрийн 2 давхарт 3 дугаар хороолтын Номын ихтлгүүрийн 4 давхарт Сонгон хайрхан дүүрэг 32 дугаар хороо шинэ автцах гэж нэрлэдэг автоталтааны зохицлбарын B103 тоод байрлаж байгаа юм байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь Номын Unity Facebook хуудас болон 7799 1000 7799 10 тэг дугаараас аваарай. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрээтээр хамтран ажиллаа. Баярлалаа. За хэдүүлээ эфирийн утас руу залгана. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар байгаа. За энэ дээр манай нутгийнхаа энийг л аягүй сони хилээд идэм шиг байна лээ. Тийм манай нутгийнхны энэ үгнээс болоод хүн гомддог. Нэг бол ингээд хүмүүс энэ үгийг сонсголоор энийгээд идэг. Нэг үг л энэ үгийг сонсголоор хүмүүс гордцсон байдаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү маягаар одоо нутгийнхаа онцлогийг ярих нэ. Тэгин. Одоо жишээлбэл түрүүний тэр нөгөө хавчаахаа гэдэг хоолой чи бид нар бол гулмаа гэдэг ээл гэж байна. Тэгж байна. Гулмаа. 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг нээсэн. Та бүхэн орж ирээд нэгхэн үгнээс болоод үл ойлголцол үүсдэггүй. Хэрэг үүсдэг бол тэр зүгээр нэг үг нь ямар үг байдаг юм бэ? Тэр талаараа ярив. 88 өдрийн мэнд. Тэмэнд. За. Ганцхан юм сонсё айгуу сонин санагдаад. Тонтоол гэж юу юм бэ? Юу гэнэ? Тонтоол. Тонтоолоо. Тогтоол ус шүү гэхгүй юу? За, хаанхийнхан тэгж ярьдیں۔ Би Сүхбаатарын Эрдэнэсийн алба пасын зэрэгт. Тэгэхэд энэ Дашвалбарын бурядууд ирэхээр тонтоол гэдэг. За. Чи өөрхий адууны амлыг хэлдэг юм билээ л дээ. За. Одоо ерөөсөө мартагддаг. Зөв жилд болж байна. Бурядуудын хувьд бол тонтоол гэдэг нь хомоол юм байна тийм үү? Тийм биш үү. За. За, холбоос нь баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. Баярлалаа. Бас мэдмээр юм байна. Тийм байна тий. Тонтоол түүгээд ирэнгүүт нь баахан торлог түүгээд очвол зодуулах нэ. Торлог гэж юу юм? Торлог гэдэг яг тэ жижиг юм нэг бургаснуудыг хэлдэг штэ. Торлогын дунд гэдэг ингэж яадаг юм. Жижигхэн ингээд одоо энэ ингээд гол урсдаг голын хажуу талаар ингээд нэг юм нэг жижигхэн юм бургаснууд битүү ногоон бургас сургачдаг штэ. Тэрийг л торлог гэж яадаг шүү. За. 9669 өдрийн мэнд.
Оо өдрийн минь сайн байна. За сайн байна. Манай ээж нөө дунд гоёх байхгүй юу? За. Тэгээд дунд гоёхын чинь нөгөө шаа гэдэг үгийг хүүр гэдэг үгийг бол яста гамгүй хэлдэг. За. Тэгээд нөгөө жоохон хүүхдүүд дунд гоёс хамаатны жоохон хүүхдүүд юм байна. 3 4 настай тэр нөхдүүд ирчихэл тэгээд за худлаа шаагаад байгаарай гэж. Одоо хөрхийн уг нь зүгээр худлаа яриад байгаарай л гэж хэлээд өдөр тутамдаа хэлдэг үгэнтэй уг нь бол ерөөсөө өдөр тутамдаа байнга хөвшин залуу. Тэгээд нөгөө хүүрэ гэдэг үг нь бидэд бас хөдөө жоохон багтаа явдаг байсан. Тэгээд яг тийшээ явчаад ирэхээр баахан хүүрэ болтол хурж ирнэ. Тэгээд тэр чинь нэг ингээд сурчаараа гардгүй юм байлаа. Одоо хүртэл ингээд уулга алдах тийм хүүрэ гэдэг хараадаг нэг одоо хүртэл байж идэг. Дундгойхны чи нэг хүмүүс бас зүгээр ойлгосоо гэж хэлж байгаа. Бид хөвшин залууг худлаа шаагаарай л гэж байна. Өө чи тэгээ шаасан байлаа энэ ингээд шаасан байлаа. Тэр нь бол гомдохын хэрэггүй юм байна тий. Тэг ерөөсө гомдох шаардлагагүй байхгүй ерөөсө хөвшин залууг гэр орон гэртээ би эндээ хүртэл ерөөсө зүгээр худлаа яриад байгаа л гэж хэлж байгаа л тэгж хэлээд байгаа тарай. За. Эвгүй сонсогдсон юм. Тийм үг хэлбэл гомдохгүй л бай. За эднийх нь угнаасаа тэгж ярьдаг юм даа. Хотод ингээд удаамаа байгаа хүүхдүүд нь хурж тэгээ яриад ирэхээр ямар хэрэгжүүн батаа байл гэж одоо шүү. Тэгээд өөрөө үргэлжлүүлээ тэгж санагддаг болсон. Тэгээд за нэрэл хүн болгон хажууд нь яриад байгаа болохоор ингэдэг байдаг. Тэгээд зүйлдээ бодсон да. За баярлаа. Баярлалаа. Нэр аюу сонсогд юм билээ. Манай эмээ нөгөө нэг алхаар цохих гэдгийг алхаар шаах гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ би тэгэж ярихаар бүр ингэ зочоод юу эмээ гэж хайрлуулаад идэв штэ. Яг бусад үгнэр ашигладаг мөрлөө эмээ манай юугаар яг алхан дээр л ашигладаг. Алхах тэгээд юм зохиж нүдх дээр шаах гэдэг үг ашиглаад идэв. Тэгээд хөшөөнөөс тэгэж юу сонсгорч амир юу. Онгоцны бодол дээр хоцорж ирээд сая хаанхын онгоц буучих вэ гэдгсэн чи. Хэмэт хөөр гэсэн хөрөөр юмнууд л байна. Говалтаа онгоцл үзгсэн. За дараагийн сонсогч 9576 өдрийн мэнд. Өдрийн мэнд үргээ. Баярлаа. Түрүү нөгөө анжгаа яриад нөгөө аргалын авдар гэдгийг болохоор манай сэлэнгийнхэн болохоор дөрвөлж гэж ярьдаг. Яг үнэ дөрвөлж гэж ярьдаг. Дөрвөлж гэж ярьдаг. Тийм. Би бас нэг амар гайхаддаг байхгүй. Энэ Төв аймгийнхаа амар тийм нөгөө нэг гिचи гэдэг үг аюу хэлдэг юм байна. За. Тэгээд санаанд орсон нэг Төв аймгийн аль би нэг ажиллаар явж байгаа 3 хоногоо тэгээд. Тэгсэн чинь тэднийд намайг очиод удаагүй байхад угаасаа хөдөөнөөс нэг надтай адилхан бас өөр газраас нэг өөр аймгаас ч юм уу сумаас ч юм уу нэг хамаатных нь хүн ирэхгүй юу нялх хүүхдтэй. За. Тэгсэн чинь нялх хүүхдийн өгөөрдөж байгаа байхгүй. Бид нар ямар муухай хөдөө гэж өгөөрддөг үстэй тий уг нь. Тэгсэн чинь яасан хөөрхөн гिचивэ гэдэг. Бүр инээ. Инээгч биш бүр дотор амар сонирн болоо. Тэгээ ерөнхийдөө тэгдэм байлаа. Тэгээ хоорондоо эхнэр нөхөр хоёр хоорондоо муудалцсан. Тэнийг маашин гिचим нэг гэдэг. Чам тамаагүй гिचим. За маа. Яртим байсан. Чи бүр яваа. Эрдэн санд сомролтой. Тэгээ одоо тэр хүмүүсийн нэрийг хэлээд тэгээ дандаа тийм гэ гэдэг үгийг хэлдэг юм байлээ. Тэгээд тэр нь жоох эвгүүцсэн дээ. Тэгээд өөрч тэгээд гайгүй дээ. За аргалын авдрыг бол дөрвөлж шүү. За тийм ээ. Зарим нь аргалын гууч гэж яддаг тий. Баярлалаа. За өдрөө сайхан өнгөртөө. Йоо гэтээ тийм юм ингээ чихээрээ сонсно гэдэг ямар амар юм бэ те. Ямар хөөрхөн юу вэ гэдэг. Эхлээд хиртгээл явчихна. Тэг нь харин. Тэгээ сүултээ дасдаг юм уу? Тоогоо байна. Тэгээд нөгөөдөлт өөрөө нөгөөдхийг нь хилцэн л явж идэг. Ааха. За манад нэг увс залуу ажилтдаг байсан юм аа. Юу утсаа байвал аваараа. За тэгээ. За дэмжин ажиллагчаар Unitel ажиллаж байгаа. Хэдүүлээ Unitel-ийн бүтээгдэхүүнтэй танилцъя. Дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай. Та 1455 дугаарт он гэсэн мессеж хэлхийг эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээрэй. За Unitel манай таньдаг ах байна. Unitel ажилладаг юм та? Тийм байна. За та комент үнэхээр хаард юмнууд байна. За тийм ингэсэн. Манад нэг увс залуу ажилладаг байсан юм аа. Увсын залуу л байлгүй дээ. Тэр нэг өдөр би гоё пиартан хийж өгье гэдэг байхаар нь за тэг гоё хоолоо гэсэн чинь гоёо гэлээсэн. Тэгсэн чинь харин тасалсан гуралтай шүл хийгээд өгчдөг байж таг. Тэг тасалсан гуралтай шүлийг пиартан гэж идэг. Тэ. За дараагийн сонсогч 980
байна уу? Байна үү? Байна. За тэр. За ямар үгийг нэг тийм амар сонин ийм гайхаж хүлээж авч ив. Би далбаранг төгсөөд ер нь их нүү 5 дүүтэй болохоор дандаа хүүхэд харна гэр ажил хийн. Хөдөө юм уу явдаг. Нүү архангараа өвчтэй тэгээ ганцаараа болгонлоо аавынхаа нөгөө манай аав ихрэлтэй. За. Ихрийн хүмүүстэй очиод амрал тэгээд очиод хүлээж аваад намайг айгу гоё гангал монголаа. Тэгээд өглөөнөө ингээл сэрэлсэн чи бимба сэрээр ундаа уу гэдэг. За. Тэгэхээр нэр би нөгөө лимонад улаус гэл тэрийг л бид нарт ундаа уу гэдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь борцог талах өрөм цай өрөөл гэвчлээ. Тэгээд нөгөөний нийтэл дуусчлаа. Тэгээ үгүй ундаа нь ханаа гэсэн чи хүчээсээ уучаа үздэй. Нийтэд гон гэдэг. За яг үү. Энэ удууд нэрээ их олон хүн тохиолдсон байдаг. Тий. Одоо соцсон чи ундаа уу гэдэг талаар ундаагийн эзэн ирэх юм бол хүлээгээд ирсэн ирээгүй гэж. Тий. Тэгээ зүгээр нөгөө ярианы алдаа гэдгээр гэсэн чи нөгөө жоохон махад дими димбэрлийн хөхд бүр дими гэж нэг тэгж ярьдаг байсан шүү дээ. За тий. Тий. Тэгсэн чинь би ч нэг 4 эрэхтэй дүүтэй 4 биштэй нэг хүргэнтэй хүнэлтэй. Тэгсэн чинь яа нэг л дэж чинь дими димбэрлийн хөхд бүр дими гэсэн чинь манай том бэр димбэрлийн хөхд. Яста мэдлэрсэн. Яна өчтөр минь дөө гэдэг чинь тэрнээс тэрүүг итгэж таахиж байсан. Истэ хизүү санагдсан. Тэр ста юу байдалд орсон уу? Тий, бүр ягаад нөгөө манай бэртэн аяа том ч нүдтэй тэгээс том хараад нэг яана минь нэг ингэж тагилдэгсэд би нэг их чинь ингээд ангийнхантай ангисаар бас дахиж бисээ ингэж хэлэхгүй уучлаарай минь дөө гэдэг. Тайлын том өгчтэйгээд биригээ тэгээ. Ямаа ярьж өгөхөөш. Харин ямар үгийг басаагүй бодчихл яахгүй сайгүй. Тэгээ бас нэг яасан чинь би нөгөө яагаад гэсэн чинь надаа би нэг 6 дугаар ангиллаас махаад тэгээ нөгөө 5 дүүнэр маань яаш тэгсэн чинь манайх нэг эсэн чи баахан айлууд ингээд намар эзлээ тэр байшин дотор холгон ороод ирсэн. За. Тэгээ нөгөө холгоны аваад гардаг байхгүй. Ингээд бүрээс аав ээж нөгөө хамгийн бага дүү бол оролцохгүй тэгээд би тавчнаанаас ингээд шахаж байгаа байхгүй дөрүүлээ модч болоо одоо юу гэдэг юм бүгдийн. Тэгээд лээсэн чи ээж нь өглөөний нөгөө хасаа дээр болгоно нөгөө өвтөсөд рүү бодотой чандаг байхгүй. За. Тэгээд лээсэн чи хурдаас нь ирсэн чи нөгөө холгоноо хасчаалаа тааштай. Яах гэж хэлсэн чи нөгөө холгон чи явж ээжийн урдаас явдаг байхгүй. Ээж айгу холгоноос байна. Тэгээд ээж урдаас гүйцсэн чи нээж яана би ичээд байна гэсэн чи аав тэндээс үгсэндээ ичээд байгаа гэсэн чи нөгөө төрөний нөгөө юу болж гэдэг шиг ээж нөгөө сандрахтаа ичээд байна гэдэг. Холгоноос ичээд яадаг гэсэн. Холгоноос ичээд байна гэж үгсэндээ. Юундээ ингэ яах вэ? За. Ичээд байна гэдэг. Харин холгоноос ичээд ичээд яг ээж урдаас гүйц. За. Тиймэрхүү юмний мэд тачраар оролцоо. Бас нэрэ манай Сүхбаатарын чи ингэдэг юм. Айлын томыг бүдүүн гэдэг байхгүй юу? За. Ерөөсөө. Тэгээ одоо жишээлбэл те би бол айлын бүдүүн юм байна л. Тийм чи одоо айлын том байж тээ. Тэгэнгүүт би танаа аав байлаа гэхэд те найз руугаа ярина. Байна уу? Өгшин чи өдөөс хойш бүдүүн охиноо дагуулаад танаагаар хийсэн шүү. Йой. Гэж байгаа чамааг аваа явна гэсэн. Тэр чи зүгээр том охиноо дагуулаад гэсэн. Түүнээс шууд ингээд бүдүүн дарганаар нь дуудаж гин гэж бодож болохгүй. Тий, ингэж ойлгодог. Тэгэхээр энэ чинь том айлын томуудыг бүгднийг бүдүүн гин. Танаа нөө бүдүүн хүү чинь юу хийж гин гэж ярина. За 88 За өдрийн хоёроо. Өдрийн мэндэ. За нэг сонсоод тийм хэртгэс үг байна уу? Бага би биш би нэг хичээрээ бас нэг яа. За. Манай ихээс одоогоос 10 жилийн өмнө ч хүүхдтэй хахад хөдөө явсан бас. За. Хөдөө сумын малтай айлд нөө аавын найз нас очицол нэг жоо ядаргаанд орч нэг мал дээр тагаа дээдүүлгээ явуулсан чинь гадаа гол ир дээр сууж байгаад ирсэн чи гэрийн гадаа ирээ суусан эхнэр нөхөр хоёр нь эхнэр нь юупхэ хайгаалсан юм байна л та. За.
Тэгсэн чинь эхнэр нөхрөөс чи нөгөө бандлаа яатгий гэлсэн. Гарга хай май гэл нөгөө хоорондоо ярьж нөгөө охин амир манай их амир эмзэг хүлээж аваад намайг тэгж хэлж байгаа махтай энэ хоёр гэж бодоод ойлаа. Голын хэрэг рүү яваад ирсэн бодлоор нь тэгж хэлж байгаа юм байна гэж бодоод. Тий ааха. Тий хүүдий. Тэгээ ойлаа тэр зэгтээ унаан зугаад хотод ирчихэж хэлээ тэр ген санаанд ороод. Үгүй банзал гэдгийг. За тий уг нь бол Монгол нэр нь бол банзал шүү дээ тий. За сонирхолтой л хөл байна. Тэгээд гомцондоо болоо бүр нааш ярьчдаг тий. Тий. Тэр хоёр ч намайг бандлаар дуудаад байсан. Одоо л нөгөө нэг нэвтрүүлгийн нэр чинь тэр штэ. Зүгээр нэг үгнээс болж ийм явдал болдог. Хотор л явсан байна штэ. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Халуун байж шүү. За халуун байна нэрээ тийм байсан. Төрөө ирэхэд 33 зааж ирсэн шүү. Машины гадаах температур 91.10. Хадан байна. За радио контрагаарай. За. Юуне манай өөр ханга хэллэг байгаа түрүү англиар яриад байсан. Тэр зайлшгүй гэдэг үгийг манайханд болохтой зэрэг юу яадаг вэ? Нөгөө өрөвцөн маягаар хэлдэг. Тэгээд бид нэг Оросд явж байгаа нэг олон анги аймагаас ирсэн байсан чи орчуулагч маань ороотой ирэхээр нь хүү зайлшгүй чи өстө ядар уу гэсэн чи юу зайлшгүй гэдэг бид хэлчихсэн. Үнэ зайлшгүй гэж хэлдэг аахгүй. Жишээд одоо ингээд нэг зайлшгүй тэднийг модоо хүрээдэг нь миний охин очиод хүрээдэг өгчих гэж ингээд нөгөө имээдээ. Тэр маягаар өөр хангачууд ерөөсөө тэг дандаа ярьдаг. Тэгээ энийг дандаа хүмүүс нөгөө нэг юм зайл гэдэг утгаар нь ингээд ойлгодог. Тэгээ бид их гайхдаг өөр аймгийн хүмүүс их гайх тэр чийдэм байлээ. Бидний хувьд л өрөвчдөг байхгүй юу? Зайлшгүй тэрнтэй хэдэн төгрөг өгчихсэн зайл мөнгөгүй явна гэж. Тэгээд ярьдаг байхгүй тий. За. Нэг юм таньтай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Манайх ч нь бол бүр сайхан штэ. Алуу зайлч та. Яг бүр ингээд яг тэгж хэлэнтэй. Алуу зайлч та. Яа. Сонсох юм бол ерөн жоохон анхандаа бол эвгүй нилээн үй гэж сэртгэмээр үг байна. Ирээстэй даа. Ноо. Бэнэ. Алло, өдрөмдөө. Яа. Би нэг сэрт хийсэн ихээс илүү нэг инээд үнтэй нэг юм болсон юм аа. Тэргээ ярьсан гэж бодоод. Йоо тий. Манай хүү нэг сургууль ороогүй байсан маа. 4-5 настай байсан юм. Тэгсэн имээ нэг хийстэй цай чанж өгсөн юм байна. За тэр өвөөтэйгээ тэр хуваагаа дууж ирсэн юм аахгүй. Би нэг гаднаас ороод ирсэн. Тэгсэн миний хүү нэг бадах чаад өсөж унаад ахыг. Дагтар бадгаад өсөж унаад ахыг. Яаж ч юм миний хүүгээ асуусан. Өвөө намайг энэ цагаан оочоо дуучих гэж. Өсөж унаад байгаа юм уу? Оочоо байгаа. Өсөж унаад. Хүүхэд яг тэр дараа нь өөрөө хат хийсэн хөөе. Би бас анх тэр очих гэдгийг чи ерөөсөө ойлгодгүй байсан. Оочоо дуучих гэдгийг би ерөөсөө бас ойлгодгүй байсан чинь очих гэдэг чинь ингээд сороод нэг багаар уухыг хэлдэг юм лээ шүү дээ. Тийм байх тийм байх. Тийм үгтэй болтой. Хөгжилтэй байна. За баярлалаа. За. Хүүхдүүдээс их юм гарна шүү тий. Тий. За нэвтрүүлгийн хэмжээ хамтран ажиллагчид танилцуулъя. Хотод жоор, байгальд жоор, жаргаланд тоонот цогцлбор хотгоо хамтран ажиллаж байна. За нүгэд ороход бэлэн эрчим хүчний эмнэлттэй болсон хаус хотонд бол та бүхнийгээ урьж байгаа. Үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарт амьдрахын зэрэгцээ хотын төвийн суудсанд байгаа мэд 5 тухтай мэдрэмжийг танд санал болгож байгаа юм байна. За тэгэхээр хуучин наадам болоод нөгөө морь уралддаг байсан юм алдар толгой уулын ингэр дээр 10 га газар дээрх юм хаусны хотгон болсон байна. Баригдсан байна. За төв зам дагуу дид бүтцээ 100% шийдцээ хотгондоо нэгдсэн уурын зүгтайгаа. Тэгээ таун хаус нь 201 м2, апартмент нь 60-119 м2, 2-3 өрөө юм террастай юм уу юм дуплекс байрнууд байгаа гинэ. За Жаргалантын ам гэдэг маань одоо нөгөө нэг юу өдр байгаа амыг хэлж байгаа. Чингисийн өрөө өдр байгаа амыг хэлж байгаа. Тэгээд тэнд чинь бас нөгөө нэг нисхийн Жаргалант гээд амралт байдаг. За тэрний цааталт жоохон гүн рүүгээ орохдоор энэ Жаргалант гээд ийм гоё хаус хотхон баригдсан юм байлээ.
эрүүл агаарт хөрсний бохирдолгүй, дуу чимээний бохирдолгүй, утаагүй ийм байршилт байгаа. Таунхаус нь 800 сая 1-2 жилийн хувь лизингтэй гэж байгаа юм. За тэгвэл таунхаус нь бол доторх заслыг нь танд үлдээсэн буюу та өөрийнхөө дураар засах байх гэд дотор засалгүй байгаа юм биш үү? Ер нь бол апартмент нь 1 м квадратын үнэ 4.8 сая 6 сарын хувь лизингтэй гэж байна. За энэ бол бүх 100% заслыг эдгээр энэ хийцэн байгаа гэж байна. За халаалтаа нэгдсэн уурын зугаар шийдсэн эрчим хүчний эмнэлтэд хотхон байгаа. Хотхон дотроо спорт комплекстэй, офистэй, сургуультай, цэцэрлэгтэй, сингл хаус, таун хаус, апартмент, флекс байрнаас бүрдсэн ийм зохицолбор хотхон гэж шүү. За тэгвэл юугаар баригдсан гэдэг нь аюул чухал шүү дээ, тийм ээ. Бүрэн цутмал хийцэлтэй, тэгээ металл фасадтай, чулуун хүүн дулаалгатай ийм маш сайн материалуудаар баригдсан ийм одоо хаус хотхон байгаа юм байна. Тэгэд юу яаж байгаа юм бэлээ л дээ. Эднийх одоо нөгөө сүүлийн үед бид нар чинь хотоос зайдуу амьдрахыг хичээдэг болсон байна шүү дээ. Ер нь бол жоохон утаанаас хол, тэгээ утаанаас холтыг гэхээр нэгдүгээр дид бүтсэн аюул хэцүү байгаа. Хоёрдугаар дүү эргэн тойрны үйлчилгээ авахд аюул хэцүү байгаа шүү дээ. Тэгвэл эднийх чинь бүр сургууль дотроо спорт комплекстэй, офистэй, сургууль цэцэрлэг байгаа. Тэгэхээр ер нь бол хотоос ингээд зайдуухан шиг нэг тийм амар хол биш мөртлөнгөөсөө утаанаас хол амьдрыг гэх юм бол аюул зөв сонголт байна. Хотын төвөөс ерөөс 19 км, Дархан Зазд Богтхон уулын баруун бэл буюу Жаргалантай яванд байршилтай байгаа. Та бүхэн Жаргалан тоонот 2 гэсэн ийм сошиал хаягаар нь хайгаад үзэх юм бол Facebook дээр пэйж гараад ирэн тэрийг нь дагаарай. Утасны дугаар нь 75 5 8898 75 5 8898. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ Жаргаланд тоонот цогцлбор хотхон хамтран ажилласан хотдочоор байгальдачоор. За дараагийн сэсгчийг ав 975. Мано. За сайн байна уу? Сайн байна уу? За та арайтай контрактгүй бол давхар сонсогдоод байна. За. Ямар хүүхэд байхад хөгжилтэй болсныг ярих гэсэн юм аа. За. Би нэг ахтайгаа мотоциклтэй нэг хөдөө явхад тэр би нэг жоох хүүхдээс юм 10-аад настай хүүхд. Тэгээд яг явахчээс ах нэг дугуй хэлдэг ноцоос алуу тэрийг аваад гэхээр нөгөөдгийг аваад орон дөрөв мөрөнд уйцгтгийм тэгээгүй надад ар дээр наваа сууж байгаа болохоор надаар бариулаа явчихгүй юу. За. Тэгээд замаар давхиж явснаар нэг замаас салаад нэг дэрсэн дунд айл руу явсан. Тэгснээр эргээд над руу хөөе чи над ноцоос хайцгаарай гэдэг. За. Тэгэхээр би нэг өвгнийх нь утгыг ойлгох юм чи яах вэ? Хай гэж байгаа байх. Энэ айлрууд нэг ноцоосыг авчиж болохгүй юм байна даа гэж бодоод. Тэрээр хүн годуулаад тэгээд ноцоосыг хайчихсан. Тэгээд айл дээр очиад бодгоод мартаа эргэж чар гүчнөө ноцоос яасан гэж. Би гайгүй ширнээд хайцсан шүү дээ. Юу гэдэг вэ юм? Гэхдээ та хайцаарай гэдэг чинь мадаа битгий хайцаарай гэсэн болохоос ч хайцаарай гэсэн. Яг үнэнтэй. Хуучны хүмүүс дандаа тэгж идэг. Битгий гэдгийг хэлдэг байхгүй чи хайцаарай. Яг үнэн тэгдэг. За чи түүгээ өөдлүүлээрэй гэж идэг. Тэгэхээр би одоо түүгээ өөдлүүлэх юм байна гэж ойлгочих гээд байгаа байхгүй тийм. Чи тэр хайцаарай чи гэдэг нь хайчих юм байх гэж бодоод хайчих. За чи тэгээд нэг хонио нийлүүлээд тэгэхээр гэж идэг тийм. Нөө битгий гэдгийг нь хэлэхгүй болохоор чи хүн тий одоо хонио нийлүүлэх өдөр юм байлгүйгээ аваачаад нийлүүлчихмаар санагдаад байгаа. Яг манай нутагт тэр нэг түрүүнд яригдаад аргалын авдар дөрвөлж тэр гэдэг өөр аргалын дүү гэж ярьдаг юм. Яг тэгж идэг. Бас дүү гэж газар. Та ялггүй. Би Сүхбаатар юм юу? Зүг. Би бол Эрдэнэ цагааны хүн шүү. Мэднэ. Тэгээд манайхад бол морьтой явах гэдэг жоохон давхиж бол тэг морьтой нисчүүл гэж идэг. Өөр зөндөө яривал би ингэж боддог гэсэн. Би ерөөсөө 10 жил төгслөө манай Сүхбаатарын бол төв алгаар ярьдаг хүмүүс гэж боддог гэсэн. Ингээд ямар ч аялахгүй гэж боддог гэсэн байхгүй. Тэгээд би төгснөөс хойш одоо энэ гачаа аялах гэдэг гачин гэдэг чинь яг Сүхбаатарын үг байхгүй. Тэгээд ингээ 21 аймгаар тойрсныхаа дараагаар ер нь л ихний тавд орхууц тийм актер аялахтай хүмүүс юм гэж ойлгосон шүү. Сүхбаатарын чи жалаа аваад сайн өдрөөр манайхаар итэр гисэн байгаа даа. Манайхаар итэр гэж байна. Тий. Хүүхдийг бол жаал штэ. Танайч одоо өнөөдөр хэдэн жаалтай байна. Хэдэн хүүхдтэй вэ гэж байгаа юм. Тий.
За. Бүр жижиг хүүхдийг жуухан гэнэ. Тий. Танаа нэг жуухан чи яасан. Жуул юм. Тий. Тэг жоохон гэж жуухан гэж. Жуул гэж. Жуул гэн тий. Нөө танаа нөгөө жуул чинь яасан гэдэг хамгийн багыг асууж байгаа тэр шүү. Тий. За баярлалаа. За баярлалаа. За өдөр сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. За өөр чи одоо ингэж өөр энэ тэнд явж байхдаа өөр тийм сони юм сонсч байгаа. За уцаа авчи. 9993. байна. Өдрийн минь. За өдрийн минь. За босч тий. Арай то онточ. За. Одоо энэ болгоныхын чинь нэг хүүрийг хараадаг тий. Бас уу. Хараагч байх. Болгоныхан бас тийм үү? Тий. Бүр байнгын. Аль сумих вэ? Аль сум бэ? Нарийсгий. За, ястаа мэдгүй. Одоо би бол эрдэнэт 7 жил ажилласан ерөөсө болгоныхан болгонд хүүр гэдэг. Тэр үгний утга нь болохоор тэрийг бид нэг анх удаага бүр 70 хэдэн онд нэг би 3 дугаар ангид байхдаа яасан ч манай уул нутг нь бол манай усын хүн байхгүй багш. Тэгээд нөгөө булганд ажиллаж байгаад ирээд нэг дуу хөгжмийн багшаар ирчээд нөгөө концерт бэлдүүлж явахгүй. Тэгсэн чинь нэг хөөгд алдаа нөгөө хоорон дээр хоолоо зориод гэсэн чинь юм уу хүүри яагаад сонсгол муутай муу хүүри гэсэн чинь бүх хүүхдүүд нам болоод нөгөө эсэргүүцээд юуш дуурахгүй тэгээ аав ээжтэй хэлээд ирээсээ баг тэгж хүүхдүүдийг тэрчээс сонсож үзээгүй болохоор амар тий хараасан гэдэг бүр амар юм болоо. Тэгээд тэрний учрыг мэддэг болохоор би тэр үгэнд их дуургүй. Тэгээ манай нутгийнхан ч гэсэн амар эвгүй харагдав. Хараад тийм аашгүй үгтэй хэлдэг байсан. Одоо хэлж байгаа юм уу? Танаа уусынх нь уу? Танаа уусынх бол тэрнгээр бол бид нар бол үнэхээр ханч хүрхгүй шүү. Бараадахгүй шүү. За хэл. Уусынх нь одоо юу яхаа нөгөө ингэж хэлдэг нөгөө их уурс үедээ харахад бүх Тимбүүч гэдэг. Тэр үгийг би нөгөө бүр 80 хэдэн онд эрдэнэтэд байж байгаа нэг халдвартай имлэгт хүүхд мань кортыг ивчсэн чинь тийм 50 тэр манай нутгийн имж тэгээд хараад би тэгсэн чинь орцгоогоо та нар би энд хартах тараас муу тэмдүүр мэдчих. Тэр би та одоо ямар муухай юм би одоо ястаа яагаад ингэж тийм алхачуудын дунд ингэж байгаа юм гэж чинь. Тэр чинь болвол хүүрийг утгах цэвэр үг мэдөө. Тэгж өөрийгөө өмөрж байгаа. Яагаад тэгэхээр өстой нэг удаа шараснаас 10 удаа тэмбүр идэх хамгийн сайн хоол идэж хамаг үнэтэй тариа хийлгээд ховх идэх нь тэгж өмөрж илээ. Тэгээд нэг тэрнээс гадна нөгөө манай нутгийнхан чинь утгын хүүхтэй адгийн хүүхд гэж ярина. Ямар адгийн хүүхтэй? Тий хамгийн. За. Нэг утгын хүүхтэй тэгж ярина. Тэгээд гомдмоор юм байна. Тийм ээ. Тий. Айгүй байгаач тий. Адгийн хүүхдэд тий адгийн хүүхэд гэж ярина. Утхан хүүхэд гэсэн үг. Тэрийг бол ойлголцоод явчихсан дэрэг тий. За өдрөөс хүрүүлээрээ. За одоо хэлэхэ болсон бахаа манай. Адгийн гэдэг ихтэй эвгүй тий. Адгийн гэвэл би бол гомдно. Намайг ч нөгөө нэг би ч асуудал үүсгээд гүндийн 6 хүүхдийн адгийн шаар болж исэн юм шүү дээ. Тийм юутай. Тэр нөгөө Цэнтагуан юун дээр тэр соёлын товтлогоо гэдэг номон дээр байдаг штэ. Нэг нутгийн нөхдүүдийн нөгөө нэг тайлан дээр соёлын товтлогооны тайлан дээр хараалын үгийг 7 дахин бууруулсан гэд бичсэн байсан гэсэн. Энэ одоо яаж тоолж моолж энэ хараалын үг буурсныг мэддгийг ингээд асууж гинэ. Та 7 дахин буурсан гэж ямар баримт байна гэдгсэн чинь. Манай нутгийнхан Икен 7 окмор гэж хараадаг байсан гинэ. Их муухай хараа шүү энэ. Тэгээд одоо та яаж 7 дахин бууруулсан гэсэн чинь одоо нэг 7-гийн тон байхгүй бас Икен окмор болсон гэсэн. 7 дахин бууруулсан. За энэ дүрээд нэвтрүүлэг өндөрлж байна. Номын нийтийн банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсүүрэтээр хамтран ажилласан мөн хотдож ойр, байгальдаж ойр, жаргаланд тоногт цогцлбор хотгон хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үйл авансараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжихаа. За баярлалаа.